Revit-ийн төсөл нь бүхэлдээ виртуал орчинд баригдсан барилга ба та уг барилгыг 2 хэмжээсээр 3 хэмжээсээр бүрийн эсвэл бүснэгтэнд оруулсан байдлаар харж, засварлаж, өөрчлөж, зорчих боломжтой байдаг байгаа. Уг барилгын бүхий л дүрслэлийг Revit-д харуулах элементийг харагдац гэдэг эдгээр харагдцууд нь бүгдээрээ одоо бидний авч үзэх гэж буй Project Browser дээр тодорхой зохион байгуулалттайгаар жагсаагдсан байдаг. Одоо бидэнд тодорхойж харуулж буй уг хэсэг Project Browser гэдэг байгаа. Монголчлуулт төслийн хөтөж гэсэн утгатай юм. Project Browser нь бидний төсөлд байршуулж буй бүхий л харагдцуудыг жагсаах боломжтой байх нь мэдээж үүнд таны шинээр үүсгэсэн харагдцууд нэмэгдэж орох болно. Одоо бүгдээр Project Browser-ын хөтөж зохион байгуулалтыг танилцгаая. Бид өмнөх жилдээ авч үзсэн байгаа Revit дэх бүхий л элементүүд нь category, family, type гэсэн бүтэц зохион байгуулалттай байдаг. Project Browser маань муу адил уг зохион байгуулалтын дагуу явж байгаа. Бидэнд хамгийн эхлээд views гэсэн category байна. Энэ маань хойдолтой all гэсэн утгатай байна. Өөрөөр хэлбэл бидний төслийн бүхий л харагдцуудыг агуулж байна гэсэн үг. Дотор нь floor plans буюу давхрын байгууллагууд, ceiling plans буюу таацны байгууллагууд гээд family-нуудад хуваагдаж байна. Тэдгээр нь дотроо тодорхой тооны харагдцуудтай байна. Эдгээр нь бүгдээрээ төрөлд хамаардаг байх нь. Гэх мэтчлэн бид доошоо явсаар агаад 3D elevation section гэдэг бүхий л харагдцууд дээр маань явж байна. Та бүхэн анзаарч байгаах хамгийн сүүлд нь area plans гэж ирээд тэгээд legends гэдэг ахин шинэ категори эхэлж байна. Өөрөөр хэлбэл бүгдээрээ уг вебсийн уртлын хасах хэмжээр дарахад эдгээр маань нэмэгдэж өглөө. Гисэн хэдий ч бидний legends маань үзлээ. Амайд schedules sheets гэдэг тодорхой тооны бусад категоринуудыг агуулж байх нь. Яг одоо бид уг төслийн 3D камера харагдц дээр байна. Тиймээс бүгдээрээ магадгүй бид давхар нэг рүү орсон тохиолдол байж болох юм. Тэгвэл бүгдээрээ views-ээ задлаа. Floor plans буюу давхрын байгууллага руу хандах нь. Тэгээд эндээсээ эдгээр давхрын байгууллага руу орох гэж байгаа шийдэх нь. Энэ удаа бүгдээрээ нэгдүгээр давхар руу орох гэж байгаа учраас 0.1 entry level руу орцгоё. Ингэснээр бидэнд Revit маань уг төслийн entry level-ийн давхрын байгуулалтыг нээж өглөө. Үр дүнд нь бидний Project Browser дээрх тухайн харагдцын нэр тодтогсон бичгэлтэй болж өглөө. Өөрөөр хэлбэл бид 0.1 entry level гэдэг харагдцад байна гэдгээ эндээс мэдэж болох нь. Мөн адил та ямар нэгэн элемент сонгоогүй байхад бидний Properties palette маань бидний ажиллаж буй харагдцын шинж чанарыг дамжуулдаг байгаа. Өөрөөр хэлбэл үүнд мөн адил floor plan 0.1 entry level гэж анзаарч байгаа. Магадгүй бидэнд уг давхрын таацны байгууллага хэрэгтэй гэж болох юм. Тэгвэл бүгдээрээ Project Browser-аас project option бүлгээд ceiling plan-ийн 0.1 entry level руу оръё. Тэгэх мэтчлэн бид цааш нь 3D харагдцууд нээж болж байна. Нүүр талуудаа нээж болж байна. Эсвэл огтл руу орж болох юм. Бидний эдгээр харагдцууд руу шилжих болгонд Project Browser маань бидний одоо ажиллаж буй харагдцыг тодтогч харуулж байгааг та бүхэн анзаарч байгаа. Мөн бид Project Browser-ын тусламжтай харагдцуудад шилжихээс гадна тухайн харагдцынхаа тэмдэглэгээний тусламжтай бид шаардлага харагдц руу орж болох юм. Жишээ нь бидний уг төслийн маань ханы огтлыг тэмдэглэсэн тэмдэглээ энд байж байна. Магадгүй бид уг тэмдэглээнд шаардлагатай харагдцыг олохын тулд Project Browser-ээс аль нэгийг мэдгүй байж болох юм. Тэгвэл бүгдээрээ шаардлагатай тэмдэглэгийг нь сонгоод mouse хоёроо дараад go to view тусламжтай тухайн харагдц руу шилжиж болно. Эсвэл та mouse нэгэ хоосон газар туушаа сонголтоо байлуулаад тухайн харагдцын маань уг толгой цэнхэр өнгөтэй байгааг та бүхэн анзаарч байгаах. Бид Revit дээрх ихэнх цэнхэр өнгөтэй элементүүдэд хандах боломжтой байдаг байгаа. Өөрөөр хэлбэл бүгдээр уг цэнхэр толгойн дээр mouse нэгэ 2 хурдан төвшөе. Ингээд та бүхэн анзаарч байгаах бидний Project Browser маань sections, wall section, typical wall section гэдэг харагдц руу шилжсэнийг зааж өгч байна. Мөн бидний ихэнх төвшингүүдийн толгойн цэнхэр өнгөтэй та бүхэн анзаарч байгаа. Магадгүй бүгдээрээ 0.1 entry level руу буцаад орох сонирхолтой байв. Project Browser-оос шилжихээс гадна мөн адил уг цэнхэр толгойн дээр mouse нэг хоёр удаа төвшиж болох юм. Ингээд бид floor plans-ийн 0.1 entry level руу шилжсэнийг тодорхой харж болохоор байна. Тэгэхээр бид Project Browser-оос харагдц руу шилжиж болох нь мөн адил тухайн харагдцынхаа шаардлагатай тэмдэглэгээний тусламжтай бусад харагдц руу шилжиж болох нь. Гэхдээ ихэнх тохиолдолд бид Project Browser-ыг ашигладаг байгаа. Та бүхэн Revit дээр ажиллахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид харагдц нээх болгонд Revit маань тэдгээр харагдцуудыг таны ажиллаж буй харагдцын хойно
баг зэрэг ачааллуулж байдаг байгаа. Өөрөөр хэлбэл бүгдээрээ V-Tab дээр дараа Windows panel дээр Tile window дээр дарвал түрүүний бидний нээсэн бүхий л харагдцууд маань нэгэн зэрэг харах боломжтой болж байгааг анзаарч байгаа. Магадгүй танд энэ таалагдахгүй байвал та дурын нэг харагдцаад томруулаад Quick Access Toolbar-ынхаа Close Hidden Windows-ыг дарж хэрэгтэй. Энэ тохиолдолд бидэнд сонгох боломжгүй байгаа хэдий ч та маус нэгээд орчичход уг програмыг идэвхжээд тухайн төвчлөрөөр дарах боломжтой болж өглөө. Бүгдээрээ ахин даръя. Мөн та Project Browser дээрээс өөрийн шаардлагатай харагдцыг хайж олох боломжтой байгаа. Энэ нь мэдээж томоохон төсөл дээр ажиллахад бид маш их харагдц үүсгдэг учраас тэдгээрээс шаардлагатай болгох төхөм юм. Уг боломж нь Revit 2013-аас эхэлж бидэнд нээлттэй болсон байгаа. Хэрвээ та Revit 2012 дээр ажиллаж байгаа боломжгүйгийг анхаараарай. Бүгдээрээ view-сээ сонгоод маусаараа дарахад бидэнд search гэж байгааг анзаарч байгаа. Бүгдээрээ уг search дээр даръя. Тэгээд find дээр шаардлагатай харагдцынхаа нэрийг бичгэн. Магадгүй бид барилгынхаа уртлын фасадыг харахыг хүсвэл soft гэж хүчээд next даръя. Ингээд Revit маань бидэнд soft гэсэн үг орсон харагдцуудыг санал болгож байна. Энэ нь бидний хайсан харагдц биш байвал ахин next даръя. Ингээд бид elevation soft дээр ирлээ. Хэрвээ бид олсон гэж үзэж байвал close дээр дараад high. Тэгээд уг харагдц дээрээ маусны хоёр удаа товшъя. Тэгэхээр Project Browser нь бидэнд төсөлтөө чөлөөтэй зорчих боломжийг олгодог байх нь Project Browser-ын маань ерөнхий бүтэц номын галчигтай ойролцоо гэж та ойлгож болно.